За тэгээ юу яцхан guys? Энэ хүү бичлэгтэр би 99 найзын мөсөн уулын талаар ярих болно. Мөсөн уул гэж юу юм бэ гэж асууж байвал мөсөн уулын дээд хэсэг нь ихэнх хүмүүсийн мэддэг баримтууд. Харин доош явах тусам бүр игүү баримтууд байгаа гэсэн үг. Тэгээ бичлэг эхлэхээс өмнө лайк болон сабод арга бүү мартаарай. За тэгээ бичлэгтэр орцгоё. Дир бол энэ тоглоомын хамгийн том дүр байдаг бөгөөд энэ мангас бооны сумд нөлөөлдөггүй. Шөнийн цагаар campfire-д байхгүй бол чамайг хөөж эхлээд алхах гэж хичээдэг. Энэ мангасны ганц нэг сул тал нь маш хурц гэрэл байдаг юм. Түүний гадна төрх нь яг бугтай адилхан харагддаг мөртлөө амар өндөр мөн 4 хөлөөр биш, хүн шиг 2 хөлөөр явдаг араатай юм. Breaking 1 ба 2. 99 найзыг анх зохион бүтээжсэн хүн өмнө бас нэг алдартай тоглоом болох Breaking 1 бас 2-ыг ч бас зохион бүтээж байсан түүхтэй. Энэ тоглоом нь яг Purge гэдэг кинод их төстэй байдаг бөгөөд хослол өмссөн хүмүүсээс өөрсдөө хамгаалах гэж хичээдэг тоглоом байдаг. Өмнө нь Apanini гэдэг ютубер энэ тоглоомоор бичлэг хийж байсан түүхтэй байдаг. Гэтэ энэхүү тоглоомны зохиол нь яг 99 найзтай ямар ч холбоогүй байдаг. Классууд нь 99 Nights in the Forest тоглоомны систем бөгөөд тоглогчдод хэд хэдэн өвөрмөц давуу талуудаас гадна эхлэл зүйлс болон дэвшлийн замуудыг санал болгодог. Хүмүүс зарим классууд нь зохиолоороо бусад классуудтай холбоотой байдаг гэсэн тавлал дэвшүүлсэн байдаг. Гэтэ энэ нь одоо батлагдаагүй байгаа юм. Survive a Week in the Woods. 99 Nights анх хийж байхдаа девелопер нь энэхүү тоглоомноос санаа авч хийсэн байдаг. Энэ тоглоом маань 99 Nights-тэй маш төстэй байдаг бөгөөд энэхүү тоглоомны ганц зорилго нь ердөө энэ мангаснаас 7 хоног амьд үлдэх ёстой байдаг. Survive the Apocalypse. Энэхүү тоглоом маань нэг хаягдсан хотод өөрийгөө зомбинуудаас хамгаалах гэж хичээдэг бөгөөд уг тоглоомны механик нь яг 99 Nights-тай адилхан байдаг бөгөөд энэ тоглоомны зохиолч нь яг 99 Nights-аас санаа авсан бат байдаг. Cultist төхөөрөмжүүд гэдэг нь крафтыг биенчд байдаг сүүлийн төхөөрөмжүүдийг хэлдэг. Энэ төхөөрөмжүүдийг яагаад cultist төхөөрөмжүүд гэж нэрлэдэг шалтгаан нь төхөөрөмж бүрт cultist gem хэрэгтэй байдагтай холбоотой. Шивнэх нь тоглоом дээр байдаг cultistуудын хооронд шивнэх тухай хэлж байгаа юм. Эднэрийн хоорондоо шивнэж ярьж байгаа нь strong cult дээр маш их сонсогддог. Pentagram. Энэхүү пентаграм нь айн дундор байдаг бөгөөд хэдэн культистууд чанын цогцнуудтай хамт байдаг. Гэвч одоо бодолд энүүгээр яг ямар мангас төрүүлэх гэж байсан тодорхойгүй байгаа. Ойд ид шид байдаг. Энэ ойд ид шид байдаг. Үүнд цэцэг ашиглан таныг олц руу чиглүүлдэг шидэд дайгна. Мэлхийн ханхуугаас илэрхий лавлгаа авдаг мэлхийн хаан. Эцэст нь ой эрдэнэс багтдаг. Ид шид энэ ойд энэ тоглоомны хажуугийн хэсэг болгон оршдог боловч гол үүрэг гүйцэтгэдэг. Банк. Энэ банк бол нэг автор мөн цөөх хэдэн зүйлстэй хамт сейфи өрөөнд тархсан олон хүүхдтэй зоос агуулсан хаягдсан банк юм. Хүмүүсийн таамаглал дээр энэ хаягдахаас өмнө энд амьдарч байсан хүмүүс эдгээр зооснуудыг яг жинхэнэ мөнгө болгож ашиглаж байсан гэж ярьдаг. Failed trader нь цасны ойгоос гаралтай. Failed trader-ыг snow biome-оос гаралтай гэж үздэг. Түүний малгай нь яг дулаан хадгалуулдаг малгайд их төстэй харагддаг бөгөөд failed trader-ууд өөрийгөө хүйтэнд даарч хөлтөхгүй тулд адны арьс хэрэгтэй байдагтай холбоотой юм. Тээврийн хэрэгслүүд. Энэ анд хаасайгүй скрапнууд байдгийг бид мэднэ. Гэхдээ зарим скрапууд нь яг тээврийн хэрэгслийн эд ангиудаас гаралтай байдаг. Мөн ойд баахан хаягдсан онгоцууд байдаг бөгөөд энэ ой яг хаягдахаас өмнө энд тээврийн хэрэгсэл хэрэглэж байсан хөвс зөндөө байж байсан нь нотолж байгаа юм. Ойд байдаг уурхайнууд. 99 Nights-ыг тоглож байхдаа та нар нэг иймэрхүү уурхай бас хэдэн авгайтай та нар тааралддаг байх. Энэ үндслийг ашиглаад энэ тоглоом дээр байдаг эрдэнэсүүд болох Diamond болон Cultist гэмүүдийг
энэ уур ханиудаас гаралтай гэсэн таамаглалт дэвшүүлсэн байдаг. It knows I'm here. Энэхүү богино хэмжээд видео нь YouTube дээр байдаг бөгөөд энэ видео нь 99 найцыг илүү аимшиг чиглэлээр харуулсан байдаг. Уг бичлэг дээр нэг нь үл мэдэгдэх хүн ойрон өндрөөс унаж байгаа мэт эхэлдэг. Энээс хойш тэр мод тарьж эхлэхэд хажиж юмээ сонсогддог. Дараа нь шөнө болж тэр түүдэг галыг дээр зогсож байхдаа бороо орж түүдэг гал нь унтраад ямар нэгэн зүйл гарч ирэн төгсдөг. Ойд байдаг мангасууд нь эртний амьтнууд. Энэ шар шувуу нь удаан хугацаанд оршин тогтнож байсан эртний амьтан юм. Үүнийг түнд зориулсан байрсыг Ice Temple-с тодруулж болно. Энэ темпл дээр орчин үеийн ямар ч механик байхгүй. Гэтэ энэ тоглоомд байгаа бугын тухай асуултыг бий болгож байгаа юм. Буг бас эртний амьтан байсан уу? Үүнийг эвдэрсэн тор баталж болно. Хэрэв буг дээр нь туршилт хийж ямар нэгэн төрлийн туршилт хийх байсан бол тор нь жирийн хүний хэмжээтэй байх ёстой. Гэсэн хэдий ч бидний харж буй тор аль хэдийн асар том хэмжээтэй болсон тул эрдүүдэд бугыг барьж төгсөхөд бэлэн тортой байсан гэж тооцож байгаа юм. Тэгвэл тэр яаж торноос гарч ирсэн бэ гэж асууж байх. Хүмүүс түүний өсөж ууралсандаа шууд хам хүчээр торыг эвдэлж гүйж замдаа дарсан бүхнийг алаад энэ хараагц гэж үздэг. Дир бол 4 хүүхдүүдийн ээж. Энэ таамаглал нь 2023 оны бодит үйл явдал дээр таамаглалт дэвшүүлсэн байдаг. Энэ тоглоомд 4 хүүхдүүдийн ээжийг туршилтаар хийж мангас болгосон гэж үздэг. Гэтэ үнийг хэлэхэд энэ таамаглалыг ямар ч нотлох баримт байхгүй мөн эмэгтэй бууганд эвэр байдгүй болохоор энэ бууг нь яг 4 хүүхдүүдийн ээж мөн гэсэн таамаглалыг нягтааж байгаа юм. Айлва чоннууд хүний гараар бүтээгдсэн. Айлва чоннууд туршилтаар бий болсон гэж хүмүүс үздэг. Үүнийг шоронгийн байршилд очиход газар дээр нь тариа бас өссөн чаны цогц байгааг харахад амархан батлагддаг бөгөөд энэ зарим чаннууд айлва чон болж чадсан ч гэсэн зарим нь бүтлгүүдсэнийг харуулж байгаа юм. Мөн энэ торонд баавга байгаа гэж тооцвол яванда бас айлва баавганууд гараад ирч магадгүй гэж хүмүүс таамаглаж байгаа. Ойг өдөртдөг компани. Энэ ойны ард байгаа компани лого нь тоглоомын туршид хэд удаа харагддаг. Энэхүү лого нь тоглоомын зарим чухал хэсгүүдийг хамаардаг бөгөөд амьтдыг туршиж, ер бусын амьтдыг бүтээхэд оролцсон гол компани гэж үздэг. 99 Nights-ийн номер 1 speedrunner бол монгол хүн. Ogi гэдэг 16,000 subscriberтэй YouTuber байдаг бөгөөд 99 Nights дээр ганцаараа 45 минутанд 99 өдөр хүрч чадсан байдаг. Тэгээд энэ YouTuber нь монгол хүн байх баталгаа. I'm not gonna lie, I don't think there's any chance you guys can beat my time. Like, I probably finished this game more than all of you combined, so... Анхны түүдэг галын эзэн. Бидний анх энэ ойд ирэхэд crafting table мөн crafting table дээр хідэн blueprint мөн хідэн багажаар дүүрэн байдаг бөгөөд хүмүүс Scavenger бас Blacksmith хоёр бид энэ ойд ирэхээс өмнө энэ campfire болон crafting bench-ийг анх хийж байсан гэсэн таамаглалт дэвшүүлсэн байдаг. Болшнууд. Та нар энэ ойгоор тэнүүчилж байхдаа замдаа баахан болшнуудтай таарлаж байсан баг. Энэ болшнуудтай холбоотой таамаглал нь бог үлснөөс болж тороо эвдсэн гэсэн баримтыг тойрон хүрээлдэг. Гэтэ тороо эвдлэхээс өмнө бог нь ихвчлэн маш дуулууртай байсан бөгөөд өлсөх бүртээ хүнээр хоолдог байсан. Үүнийг бос шашиглан хийх бөгөөд босыг хаасаагүй нүүрстэй байж харагддаг. Гэвч нүүрс ямар ч бос дотор байх боломжгүй бөгөөд туршилт хийдэг хүмүүс энэ ойд байгаа босчдуудыг ухаж дотор байсан цогцсоор бугыг хооллож байсан гэж үздэг. Бид нар анх энэ ой руу орж ирэхдээ 99 хоногийн дотор энэ ай нууцуудыг тайлж сургаггүй алга болсон 4 хүүхдүүдийг аврах зорилгоор ирдэг. Гэтэ бид нар яг хий юм
Мөн энэ ойтой яг ямар холбоотой гэдгийг одоо болтол ямар ч таамаг дэвшүүлээгүй байгаа. Энэ тоглоом маань бодит явдлаас сэдвүүлсэн. Тоглоом руу оронгууд энэ тоглоом маань бодит явдлаас сэдвүүлсэн гэсэн бичиг гараад ирдэг. Энэхүү явдлын тухай яг тусдаа видео хийсэн байдаг бөгөөд энэхүү бичлэгийг үзээрэй гэж санал болгож байна. За тэгээд энэхүү бичлэг маань энэ хүрээнд дуусаж байна. Тэгээд цаашдаа үүнээс гадна өөр сэдвүүдээр мөсөн уулын бичлэгүүдийг хийхийг хүсэж байвал комент хэсэгтээ бичиж лайк болон сабо дарахаа бүү мартаарай. За тэгээд түр бай guys.